Тэгээ солиод молиод буудаал зүүдэн дормор болж байсан. Ахыхаа дутуу гүцээсэнд маш их баяртай байгаа. Ер нь тэгэл улсын цолтой хөх бол байна да. Энэ төлөв мөрөд түрийн хоёроо тэгээ тэврэл та хоёр ирээдүйд ийм том цолтой хөх болоораа гэж хэлсэн. За энэ IC цэгийн үзэж байгаа үзэгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Дархуул аймгийн Хонгорсон хариад нийслэлийн ерөнхий боловсролын Мон альтуу сахлах сургуулийн сурагч Шонхромоор гэдгээ. Тэгээ үндэсний их баяр наадамдаа төрүүлээд тэгээд Баяуулгийн 3 сумын 100 жилд төрүүлсэн. Тэгээ Улс аймгийн 100 жилд орч үзүүрлээд тэгээд сая Хинтээ аймгийн тэр намын 100 жилд очоод төрүүлсэн байгаа. 2 удаа зод төлж исэн. Нэгэндээ бараг хоцронгоо олдож ороод тэгэл шүгэн амьд үлдээд унжсэн. Тэгэл дутуугаа гүйцээгээ төрүүлсэндээ маш их баяртай байгаа. Зөндөө хүмүүс үзэл. Тэгээ орой нэг уухаалал гараа өргөхөд бүр гоё хийдэг. Тэгээ солиод молиод буудаал зүүдэн дормор болж байсан. Тэгээ амар гоё өс. Тэгэл Батмагнах өсөх хэд бит хоёрыг өсвөрийн хоёроо тэгээ тэврэл та хоёр ирээдүйд ийм том цалт өгөх болоораа гэж хэлсэн. Ер нь өмнөжлөөс эхлээл хийж байгаа. Тэгээ сэрках би нөгөө хэсэг морь яад бас. Тэгээ морь руу яад тэгээ явж байгаа л сэрках чи морь яад ингээл аваад ирсэн. Хөдөөс тэгэл хөдөөс орж ир газар хозор мэдхгүй. Тэгээ нэлийн бүдэлсэн бас хотод орж ирээ. Ер нь бэлтгэлд очоод багш гэртээ очоод ахвалаа явдаг да. Тэгээд сэркахта маш баярлаа. Тэгээд ахыхаа тэгээд улсын шонгор болж чадаагүй ахыхаа дутуу гүйцээсэнд маш их баяртай байгаа. Ах маань 2009 онд улсын шанц болж ирсэн. Тэгээ би төрүүлсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ шүгэн дөрөвт нэг улсын хөвгтөд барилцсан. Тэгээ энэ эйгүү том биетэй юм байна. Битийн их дайрж барилдаарай гэд тиймэрхүү юм зөндөө зөвлөсөн байна. Тэгэл ер нь зөв яв даруу төлөв байгаад юм захидаг. Тэгэл бэлтгэл сургалтын үеэр бэлтгэлээ хүн амьтантай юм ярихгүй шууд бэлтгэлээ л хий гэж хэлдэг. Өмнө жилээс эхлээд Цагаанбаатар огчтойгоо танилцаад тэгээд жодоо өхөн гараа хэлсэн. Тэгээ манай багш бол их мундаг хүн байдаг. Цэнхэр үстэй. Тэгээ гуравт нь жодоо өхөн хүндлэл нь их гоё. Тэгээ нэг их гоё хүндэлдэг. Ер нь жодоогоор тэгэл гоё мэдрэмжтэй. Тэгэл яс суртахуунтай төхөөлөг гэж хичээсэн. Тэгээ зүгээр л ер нь даруухан тийм залуу тэгэл хичээсэн. Би нөө өөрөө Багдаа амар хөдөлгөөнтэй байсан болохоор тэгээ сэрк ах маань тэгээ тийм жодоо хийгээд тэгээ ороос. Одоо жодоо хөр хичээлдээ үндэсний хөл мэдрэмжтэй тэгээ сулдаг болж юм байлээ. Нэг 3-4 жилийн хичээлдээ тэгээ үндэсний хөр хичээлнэ гэж бодож байгаа. Амар юм даваад одоо ер нь айл зүйлийг хийхдээ одоо их шаргуу хөдөлгөж хийхийг хүсдэг, хичээдэг ийм хүүхэд. Тэгээд одоо яг ямар ч мэхийг одоо хийхэд бол яг зөрөгтэйгээр тэр мэхээ одоо ингээд унсан давсан ч жодоо дээр ч тэр үндэсний хөвгтөөш хийж чаддаг давуу чанартай. Энэ нь одоо бас өөрийнх нь одоо амжилтанд одоо давах тий аданд одоо сэтгэл зүйд их нөлөөлдөг учраас сэтгэл зүйн хөндөртөө их одоо бөхөр бол их том зүрхтэй гэж ярьд юм да. Тийм ер нь бол тийм үгэд цаашдаа одоо бас мэдээж хамгийн гол нь одоо тамирчин бол маш даруй байх хэвээр. Тэгээд даруй байж одоо цаашаа өшөөх амжилт үзүүлнэ. Тийм учраас олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж иж одоо амжилт үзүүлэх учраас хамгийн гол нь хичээл зүтгэлээс ур чадвар хүсэл тэмрүүдээс амжилт бий болдог. Тийм учраас омор маань улам их хичээгээд улам сайхан даруй хүн байгаад явхад одоо бас маш сайхан том цолууд одоо бас амжилтууд бас нөх хүлээж байгаа гэж итгэж найдаж байгаа да. Үндэсний бөхөр 5 наснаас эхлэх хичээлж гисэн. Тэгэл өдөө бол хичээлж байгаа. Одоо бүр их ордог байсан. Тэгээ тэр төрүүлсэн тэмцээн бол их хурдад барилдаа төрүүлсэн. Тэгэл анхудаага төрүүлжсэн. Амар баяртай байсан. Тэгээ манай сэрках дээр нөгөө зурагтаар барилдахад их гоё баярлаж үздэг байсан. Тэгэл давангууд нь баярлаад тэгээ унахт нь тэгэл би бүх үзэхгүйгээл гараа ичдэг байсан. Манай нөгөө багш нар маань ер нь тэгээ том цолтой ч гэлтгүй тийм том настай надаас том хүн байсан ч гэсэн хүндэлж аваад аав ээж маань ч тэгж захидаг ер нь тий. Тэгэл бүгд аав ээж байгаа захиасыг билүүлсэн маш баяртай байгаа. Тий улсын арслан Солон доржиг их дэмждэг. Тэгээд хүндэлдэг, сэрх цааныгаас хүндэлдэг. Ёс зүйн ур чадварын хувьд бүгд нь л баг Солон дорж ирсэн чинь л тэгээд өөрийгөө харуулсан шүү дээ. Ямар хүн гэдгийг. Өглөө энэ 2 цагт жодоо маань ордог. Тэгээд 4 гэж тараад 6 цагт үндэстэй байдаг. Тэгэл үндэсний хөхөө бэлтгэл рүү шууд ордог доо. Тэгээ сургуулаа төгсчөөд тэгээ нөгөө одоо нэг 5 дахь 1-р курс мөрсөд орчоод тэгээд
төгснөхийн дараа бүхнийхөө зоонлыг хөөж бол тэг өгшөрхөөрөө би тамирын багш болно та. За намайг дэмждэг гантг өргөө компанид тэгээд шарын гол хвцаад компанид маш их баярлалаа. Тэгээд та бүхний итгэлийг алдахгүй хичээх болно. Та өргөж дэмждэг аав ээж ахын дүүс та бүхэнд маш баярлалаа гэж тийм.